Чимээ тачрын зоол чаргал гэдэг керамикийн уран бүтээлч 2004 оноос хойш ер нь бол керамикийн урлагт эргэлт буцалтгүй хараад тасралтгүйгээр бүтээлээ явж байгаа. Анх бол би яг зураач болно гэд зургийн сургуульд, дөрлөгийн урлагийн сургуульд ороод тэг яг тухайн үедээ өөрөө керамик гэдэг ямиг ч мэдгүй тийм хүүхдээсэн. Тэгээд яг шалгалтаа өгөөд ороод явж байхдаа нөгөө керамик урлаг гэдэг ийм гоё юм байдгийг ер нь бол багш нараас сурсан. Тэгээд керамик урлаг давуу тал нь тухайн үедээ бол би өөрөө уран зургаараач суралцаад дээрэс нь уран баримтлалын хичээл ордог тийм. Тэгээд хамгийн гоё нь нөгөө ингээд хурдан дээр суугаад ваар хийдэг гэд монголчууд маань ер нь бол тухайн үедээ керамикийг төдийлэн сайн мэддэггүй гэсэн үг байсан. Тэгэхээр яг тэр нь миний одоо сэтгэлийг айгүйх таацсан. Яг хурдан дээр суугаад шавраар, байгалийн шавраар бүтээл хийнэ гэдэг бол маш сайхан мэдрэмж байсан. Ер нь бол керамик тэр чигээрээ төвчээр байдаг. Яг анханасаа шавар бэлдэх, тэгээд тухайн шавраараа бүтээлээ хийгээд хатаах, шатаах, паалм, ахаад шатаалтын процесс энэ бүхэн өөрөө ерөөсөө хүнээс 100% төвчээр дээрэс нь анхаарал шаардж байдаг. Яа тэгэхээр одоо хийж байгаа процесс бүр дээр жоохон алдаа гарахад шавраа бэлдэх явцдаа юу шавартаа өөр жижигхэн чулуу ч юм оруулах юм бол тэр бол хийсэн юм нь 1000 сайхан юм хийгээд нэмэргүй дараа нь шатаалтын явцад эвдэрдэг. Хийх процесс дээр зөв технологиор хийхгүй бол бас тэр нь нөгөө хийсэн зүйл маань хагарах эвдрэх асуудал гарна. Тэгэхээр одоо яг нарийн деталь бүр дээр анхаарна гэдэг маань ер нь бараг л ингээд нөгөө шавраар хийсэн зүйлээ яг хүүхд шиг, нэлэх хүүхд шиг бөөцөлж анхаарч ижил ер нь бол хамгийн сүүлчээ шатаалтаас гарч ирсэн үед нь санаа амардаг ийм урдлаг байгаа. Керамик урдлаг миний хувьд бол ерөөсөө ичиг байдаг. Яа тэгэхээр одоо маш их сэтгэл зүтгэл гаргаад эцсийн бүлэгтээ нөгөө хамгийн сүүлийн шатаалтаас яаж гарч ирэх нь таваршгүй байдаг. Ер нь хичнээн олон жил одоо керамик хийсэн хүн байсан ч гэсэн ер нь бол зөвхөн нэг юм тавтаад хийгээд байсан бол арай дандаа өөр хийж байгаа юм тохиолдолд нөгөө шатаалтаас гараад ирж байгаа тэр процесс бүр ингээд заримдаа бүр ингээд ямар гоё хэлсэн бэ гэ бүр ингэж нөгөө гайхшруулдаг. Зарим үед бүр ингээд сэтгэлээр маш их унгаана. Бүр за энэ яг л болцсондоо гэсэн юм үртэл шатаалтын процесс дээр өөр гарах магадлал бий. Одоо керамик урлаг дэлхийд даяар түгээмэл тэгээд маш олон арга техникээр олон уран бүтээлчид бүтээлгээдэг. Тэгээд миний хувьд болохоор байнгын эрэл хайгуул шинэ технологи юу вэ? Керамиктай холбоотой шинэ технологи, арга барил юу вэ? Тэр болгон дээр судалгаа яадаг. Дээрэс нь шавраач гэсэн өөрөө нэг бүрчлэн шат амжилгаа яг юу их гэж байгаасаа шалтгаалаад өөрөө тааруулаад бэлддэг. Дээрэс нь одоо нөгөө орчин үед бид нар яалтж байхгүй байгаль орчин экологийн тэнцвэртэй байдал зэргийг харгалзаж үзэх шаардлагатай болсон. Тэгэхээр миний бас керамикийн одоо хийгдэж байгаа яг энэ цаг мөчид хийгдэж байгаа бүтээлүүд маань болохоор бас хаягдл цаасыг бас ашигладаг. Дээр нь 3D принтерээр ерөнхийдөө бүтээлэх тал дээр бас ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь бол аль болох шинэлэг технологиг бүтээлдээ оруулж өгдөг. Миний хувьд Lexus брэндтэй хамтарч ажиллаж байгаадаа маш их баяртай байгаа. Хамтын ажиллагааныхаа хүрээнд Lexus брендийн шоурум дээр
бүрийн гэсэн үзэсгэлэнгээ гаргах гэж. Энэ маань ер нь бол 5 мах бод элементүүд гэсэн нэртэй үзэсгэлэн байна. Тэгээ учир юу гэх юм бол керамик гэдэг зүйл өөрөө байгалийн шавраас бүтдэг. Буюу өөрөө шороо махбодтой. Тэгээд усаар зурагдаад, агаар татаад, дээрэс нь галж хатагдаад тэгээд яг төмөрлөг буюу хатуу элемент нь үлддэг ийм процесстэй. Тэгэхээр ер нь бол керамик гэдэг зүйл өөрөө 5 махбодоос бүрддэг гэдэг санаа. Гэхдээ энэ материал, энэ гоё зүйл байлаа гэд дээрэс нь зайлшгүй хүний сэтгэл орж ирдэг. Дахиад энэ өөрөө нөгөө элементүүдээс гадна Lexus брендийн тэр автомашина үйлдвэрлэж байгаа, хийж байгаа, анханаас нь бүтээж байгаа энэ бүх процесс нь миний хувьд яг ийм гайхалтай бүтээл гарч ирнэ гэдг нь өөрөө цаана давхар нөгөө тухайн уран бүтээлч хүмүүсийн сэтгэл явдаг, хайр явдаг гэдэг Lexus брэнд болоод миний бүтээлээ их энэ процесс хоёрын одоо холбоо оршиж байгаа юм болов. Lexus брэнд нь яг энэ миний харж агаар орчин үеийн урлагийн бүтээлүүдийн хамгийн өндөр стандарт хангасан ийм бүтээл санагддаг. Тэгээд тэдний одоо яг деталь болгон дээр анхаарч байгаа. Тэгээд автомашиныхаа чанар болоод хэрэглээнд зохицсон энэ байдал нь ер нь бол миний өөрийн бүтээлтэй хандаж хийхийг хичээдэг энэ процесстэй маань бас адилхан санагддаг. Тэгээд дээр нь бас нэг юм нэмээд хэлэхэд ер нь бол Lexus брендийн машин бол урлагийн бүтээл гэд би түрүү хэлсэн шүү дээ, тий. Тэгтээ яг одоо миний хийдэг цааны одоо ингээд нэг гүцэл шүү дээ. Тэр би урлагийн бүтээлгээ хийж байгаа боловч энэ өөрөө бас давхар хэрэглээнд зохицсон байх хэрэгтэй байдаг. Яг тэрнтэй адилхан Lexus урлагийн бүтээл давхар тавьхдах болоод хэрэглээнд бас гайхалтай нийцсэн байдаг гэдгээр керамик урлаг дээрэс нь Lexus брэнд хоёр хоорондоо маш төстэй. Lexus-ийн Master Craftsman-ууд буюу Takumi мастерууд бол 60,000 цагийг буюу амьдралынхаа 30 жилийг яг зөвхөн нэг зүйлийг хийхэд зарцуулсан юм мундаг мастерууд байгаа. Миний хувьд болохоор одоогийн байдлаар керамикийн урлагт 20 жилээ зарцуулаад зориулаад явж байгаа. Одоо надад нэг 10 жил байгаа. Тэгээд би ч гэсэн Takumi мастер болохын тулд зарж ажиллаж байгаа. Миний бас өөрийнхөө урлагт, өөрийнхөө салбарт мастер болох энэ хүсэл маань ер нь бол Takumi мастер юм да. Хамгийн их одоо миний сэтгэл төрж надад таалагдсан зүйл нь бол Lexus брендийн философи байдаг. Тэгээд тэдний одоо Takumi буюу арт мастер крафтсменуудын тэр ур чадвар деталь болгон дээр тэгж ханддаг хандлага энэ бүхэн зүгээр Lexus брендийн машинд ороод суухад нүдэнд харагддаг. Тэгээд энэ бүхэн нь яг л миний одоо өөрөө тэр бүхнийг харахад яг би өөрөө керамикийн шавраараа хийсэн бүтээл болгон дээр хандсан хандлага энэ болгоод адилхан санагдчихсэн. Энэ бүхний эцэст Lexus-ийн бүтээлүүд бол зөвхөн үүргээ гүйцэтгэхээс гадна хэрэглэгч нартай урам зориг амар амгалан бий болгодог. Миний хувьд ч гэсэн өөрийн бүтээлүүдээрээ дамжуулан яг адил зүйлийг зорж байгаа.